Өврийн сайхан хангай нутаг минь сайхан хун живгэр амраад сангийн далаад чуулах үеэр тэнгис талын сүрэг үлчээд тэнгэрийн заадал шиг тоосрон байдаг хөвч ногоон уулын хангай, хөшиг номин талын хангай, уудам цэнхэр говийн хангай, унган нутаг минь өвөр хангай. Намрын хүтэн уулан дундаа 8 нор уйдах цагаар наран хайлах хонгор говийн нарийн тоос хинцлэн байдаг хөвч ногоон уулын хангай, хөшиг номин талын хангай, уудам цэнхэр говийн хангай, унган нутаг минь өвөр хангай. Өвөр хангай аймгийн Баян өндөр сум 1931 онд анх байгуулагдж байсан. Улсын нийслэлээс баруун өргөж 303 км, аймгийн төв Арвакер хотоос зүүн хойш 122 км-ийн зайд тус сум оршин. Баян өндөр сум нь 2011 онд аймгийнхаа анхны жишг сумаар шалгарч байж. Тиймдээ ч жилээс жилдээ сумын хөгжил дэвшил агсаар байгаа юм. Мөн энэ аймгаас Монгол бүхийн хүчтнүүд үеийн үед төрөн гарч сум орон нутгийнхаа нэрийг өндөр дүргэж явна. Эдгээр хүчтнүүдийн нэг нь Бандийн Ганбаатар Арслын. Бандийн Ганбаатар Түшэт хаан аймгийн Далай гүний хошуу одоогийн Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын нутаг Бомбот хэмэх газар 1958 оны Шороо нохой жил Малчин ард Бандийн 2 дугаар хүү болон мэндэлсэн байдаг. Мэтэн хэмээх аюур, Арвакерийн хэмээх Банд, Дэрэнбор хэмээх самдан жигмэд цоодол нарын араас Өвөр хангай нутгаас төрөн гарсан 5 дахь улсын арслан бол Ганбаатар юм. Ганбаатар арслан 1980 оны улсын их баяр наадамд өвгөнхүү начингаар 5 даван улсын начин цол хүртэж байжээ. Түүнээс хойш 1983 онд даваа нэмд 1984 онд Бахивт нарт 5 даваанд өвдөг шороодсон байдаг. Ингээд 1985 оны ардын хувьсгалын 64 жилийн он баяр наадамд уучраа бүхнээ өвдөг шороодуулсаар улсын начин цолтоод 9 даван төрүүлж улсын арслан цолдонд хүрсэн юм. Тэрээр даваа нямаар 5, Бат Эрдэнээр 6, Мөнхөт аваргаар 7, Баян мөнх аваргаар 8, Хадбаатар аваргаар 9 даван төрүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш 1986 онд 6, 1987 онд 5, 1988 онд 5, 1991 онд 6, 1992 онд 6 давсан түүхэн амжилтыг үзүүлж байжээ. Мөн 1988 онд болсон Монголын бүх ард түмний 8 дугаар спартакиадаар 31 даван төрүүлж байсан түүхтэй. Үндэсний бүхийн улсын авраг шалгаруулах тэмцээнд 1987-1988 онуудад төрүүлж байсан юм. Үндэсний бөхөөр олон арам шавнаар бэлтгэн гаргасан бөгөөд энэхүү гавь зүтгэлийг нь 2009 оны 6 дугаар сард Монгол улсын гавьяа тасгалжуулагч цолоор шагнасан юм. Тиймээс нэгэн үе Монгол бүхэн дэвжээг урам их ухаан хоёроор эзэгнэж явсан Бандийн хүү Ганбаатар арсланд зориулсан хүрэл хөшөө Баян өндөр суманд сүндэрлэн болсон юм. Энэхүү Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын нутгийн зөвлөлийн дарга Мөнхбат төгөлснээр энэхүү үйл ажиллагаа аль биесээр эхэлсэн юм. Ташрам дурдхад Өвөр хангай аймгийн Баян өндөр сумын нутгийн зөвлөлийн дарга Мөнхбат нь 2018 онд Монгол улсын алдарт уяач хүртсэн бөгөөд улмаар саяхан болсон ламын гэгээн Довсон данзан жансны мэлми гисний 380 жилийн оюу дан шиг наадамд бор халдсан азаргын эрлиз дээд насны англил түрүү магна хүртэж Монгол улсын Манлайвэштэн болцол хангаад байгаа. Монгол улсын гавьяа тасгалжуулагч улсын арслан Бандийн Ганбаатарын хүрэл хөшөөний цогцлбор спортын заалны нээлтэн зориулсан баяр наадмаар төрсөн нутагтаа Бомботын дэвжээний сумын ард иргэд Улаанбаатар хотод амьдран суугаад уугуул иргэд орон цуглаад байна. Бомбот үндэсний бүхийн холбооноос санаачлан энэхүү хүрэл хөшөөний цогцлборын бүтээн байгуулалтын төслийн ажлыг Баян өндөр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлттэйгээ хамтран хэрэгжүүлж цогцлборыг бүтээн байгуулж босгоод байна. Нутгийн зун олонний хандуу тусламжаар ард иргэд малчтайгаа нийлж ямар том бүтээн байгуулалтын ажил хийж болдгийг энэхүү хүрэл хөшөөний цогцлбор цэцэрлэгт хүрээлэн харуулж байгааг онцлон хэлмээр байна. Монголын үндэсний бүх өв соёл ахуйг дэлхийд сурталчлах сайхан түүхийн өн төрөлгийн бүтээл болсон гэж үзэж байна. Ингээд Монгол улсын арслан Бандийн Ганбаатарын хүрэл хөшөөний цогцлбор спорт заалны нээлтэнд зориулсан баяр наадам оролцож байгаа та бүхэндээ баярлалаа. Баян өндөрчүүд нутгийн зун олон минь
сайхан наадаарай. Монгол бүхийн босоо цагаан хэмээр ээж явах болтугай. Өөр ханга аймгийн Баян улсын найраад Монгол улсын гавьяа тасвал Бандийн Ганбаатарын хөрлөгшөө загсбарыг бол санаачлан одоо өнөөдөр нийтийнхээ баяр наадмыг хийгээд байж байна. Тэгээд энэхүү төслийг санаачлах гол зорилго маань бол Монголын үндэсний өв соёл, тэр тусмаа Монгол зан заншил, үндэсний бүхийг түгээн дэлгэрүүлэх одоо улсын хэмжээнд дэлхийн хэмжээнд сурчлах гол зорилготой. За мөн энэ өв соёлоо бол дэлхийд болон залуу хойч үедээ өвдүүлэн үлдээх гол зорилгоор энэхүү хөрлөгчөөний цогцлборыг бол бүтээн байгуулсан юм байнамаа. Тэгээ гол хөрлөгчөөний цогцлборынхаа онцлог гэвэл Монголд байгаа хөрлөгчөөний бараг ихний одоо ур хийц. За мөн энэ бүтээн байгуулалтын сар хүрээгээр бол ихний 1-2-д орохоор том бүтээн байгуулалт болсон гэж урлаг судлаачид уран баримтчнаар бол үзсэн байгаа. Тэгээ энэ хүү зохицлыг бол нээлттэйхэн хөрвшөө Баян дүрсмийнхаа ард иргэдийнхээ хандив тусламжаар бүхэд хайртай Монголын цон олныхоо хандив тусламжаар бол одоо бүтээн байгуулад нээлттэйхэн баяр наадмыг хийгээд байна. За өнөөдөр манай нутгийн олон маань одоо миний энэ спортод гаргасан амжилтыг нь одоо өндөр өрөөнд залуу хойч үедээ спортод дуус сонирхолтой болгох үүднээс бол одоо миний алдрыг мөнгөчүүлж эдгээр залуу насны минь одоо амжилт гаргаж байсан үеийнх нь дүрсийг бол одоо урлагийн бүтээл мөнгөлж өгсөнд баярлж байна. Монгол улсын Арслан Бандийн Ганбаатар гэдэг хүн маань бол Монголын үндэсний бөхөр бол бас дахин давтшгүй амжилтыг гаргасан, түүхэн амжилтыг гаргасан гэж үздэг. За энэхүү түүхэн амжилтаас нь дурдах юм бол 1985 оны улсын баяр наадмаар 4 аваргыг давж Монгол улсын начнаас шууд Урсын Арслан цолыг хүртсэн. За энэхүү 4 аваргыг нэрлэх юм бол Монгол улсын дархан аварга Жигждийн мөнх бод, Монгол улсын дархан аварга Хорлоогийн Баян мөнх, Монгол улсын дархан аварга Баднааны мөнхийн Бат Эрдэнэ, Монгол улсын аварга Хадбаатар нарыг цувруулан хайж 2 мөнхийн үед одоо гарч ирсэн юм. Хүчит 4 аваргыг дараач хийсэн юм Арслан байгаамаа. За яг би бол одоо 4 аварга байна. Тэр үедээ би Бат Эрдэнэ одоо дархан аваргатай Бат Эрдэнэ 6-гийн даваанд тунж байсан. 85 онд 7-гийн даваанд мөнхөд аваргатай барилсан. 8-гийн даваанд Баян мөнх аваргатай, 9-гийн даваанд Үзүр дунд Хадбаатар аваргатай барилдаж одоо эднээсийг тэгэхэд яг хоо 2 нь дархан аварга байсан. Хадбаатар улсын Арслан цолтой байсан. Хадбаатар дараа нь аваргалсан доо дараа жилд дөрүүлж Бат Эрдэнэ бол тэгээ дараа нь аваргалсан улсууд. Одоо бол 4 аварга байгаа. За манай Ганбаатар Арслангийн маань хөшөө бол яг хөшөө нь өөрөө 3 м 20 см өндөр. Тэгээд хөшөөнийхөө суурьтай нийт 5 м 20 см өндөртэй болсон байгаа. Тэгээд тойруулаад 4 хүчтэнгээр тойруулж хийсэн байгаа. Тэгээд энэ маань өөрөө бол ингээд ганц бүхий хөшөө биш ингээд зогцлбор хөшөө гэж явдаг юм аа бас. Тэгээд ур хийцийн хувьд гэх юм бол 1985 онд манай Ганбаатар Арслан маань яг төрүүлээд дэвж яваа нэг зураг байдаг. Тэр зургийг ерөнхий анхныхаа санааг болгоод тэр зургаар ерөнхийд нь барьж хөшөөгөө урлан бүтээсэн. Монгийн өдөр буюу 8 дугаар сарын 4-ний өдөр шинэ барьсан спорт зал ашиглалтанд орж, спорт залыг Баян өндөр сумын угал Монгол улсын гавьяат дасгалжуулагч улсын Арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит толгой шийдвэрийг Өвөр ханга аймгийн иргэдийн төлөөлөгчтэй хурлаас гаргасныг дээлтийн ёслолын үеэр аймгийн засаг дарга дуулгасан. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйл Монгол улсын засгийн газрын 2019 оны 272 дугаар тогтоол аймгийн засаг даргын саналыг тус үндэслэн тогтоох нь Баян өндөр сумын спортын ордныг тус сумын харьяат Монгол улсын гавьяат дасгалжуулагч Монгол улсын Арслан Бандийн Ганбаатарын нэрэмжит болгосгоо. Уг арга хэмжээнд Баян өндөр сумын удирдлагууд, төрийн түшээд, урлаг соёлын эрхмүүд, тус сумын иргэд, Бомбот үндэсний бүхий холбоо оролцсон юм.
Амин сэрүүнд нь бол шууд Руслын босгож баярлуулж явах юм бол та өөрөө бол сэтгэл санаа өдр таны энерги чинь бол нутагсан дан шингэж бахын. За тэгвэл та нар өөрсдөө мэдээ гэж биднээс хооронд ийм яриа 2 жилийн өмнө болж үлээ. Монгол улсын арслан Бандийн Ганбаатарын хөрөл өшөөг төрсөн газар нутагт нь босгож, спортод гаргасан амжилтыг нь үеийн үед мөнхөж, алдаршуулах, сум орон нутгийнхаа бахархал, үнэтцүүл, үндэсний бүхийн уламжлалт, ёс заншил, тэрэг хөв соёлыг залуу үед үлгэр болгон мөнхлөх зорилгоор энэхүү хөрөл өшөөг бүтээж байна. Манай Баяндөр сум бол хязгаарсан түүхтэй, соёлтой ийм баялаг түүхтэй сум байгаа. Миний үе бол 1958 онд энэ Бомбтуулын дэнжид төрж, Бомбтынхаа усаар угааж, Баяндөр уулынхаа сэнгээгаараар амьсгалж ингэж өссөн. За би жирийн хүүхдийн адил 1-8 дугаар анги төгссөн бол Баяндөр сумандаа сурч хүмүүжиж тэгээд 9-р анги Улаанбаатар руу шилжсэн хүн. Жил болгон бол би одоо нутагтаа 2-3 удаа ирж бага насны дөнгөрсөн болохоос одоо нутагтаа баян ирж нутгийн хоолнд өмтэй холбоотой байдаг юм аа. Ер нь хүн нутаг орноо бодож, нутаг орноо санагалзаж явна гэдэг бол хүнд одоо нутаг өсөд төрсөн нутаг орноос илүү эрхэм мэндэн зүйл гэж бол энэ хорвоод байхгүй. Би бол одоо 21 аймагуд дотроос эхлээд Өвөрөнгө 19 сум бол Баяндөр магадгүй Баяндөр сумаа дотроо баригатаач гэж бодож санаж ингэж нутгийн өвчнөр өвчлсөн юм байна. Энэхүү хөрөл өшөөний нээлтэнд зориулсан 93 наадам Баяндөр суманд зохион байгуулагдсан. Үүний нэг нь Шагаан Харваа юм. Нийт 8 баг өрсөлдсөн бөгөөд Баяндөр сумаас 5 баг Уян, Үлзий, Сант гэсэн сумдуудаас баг тамирчид оролцсон юм. Өвөрөнгө наадмын Харваа, улсын наадмын Харваа манай одоо өнгөрөөд хэдэн хонж байна. За ингээд багууд одоо Өвөрөнгө наадмынхаа Харваа, улсын наадмын Харваанд ингээд явсан баг тамирчид эрэлцэж оролцож байгаа. За тэгээд энэ Харваачдын маань одоо багуудын бэлтгэл оноо мэрэг одоо маш сайн байна. Одоо нэлээ тэмцээн ширүү өрсөлдөөнтэй бас сайхан явуулах байхаа гэж бодож байна. Манай багийн хувьд бол Өвөрөнгө аймгийн Баяндөр сумын залуучууд, шинэ залуучуудыг би баг үрдүүлж энэ 19 оны 3 сарын 18-нд бид нэр шинээр баг үрдүүлж энэ жил эхэлж багтаа болсон. Тэгээ бага бүрдүүлээд ийм шинэ модтой болж манай багийн залуучууд маань бүгд хотод амьдардаг. Довчингийн Төмөр-Баатар Өвөрөнгөд амьдардаг. Тэгээд Сэнгийн Туван сүрэн байна. Цэрэн-давгийн Нямхуу байна. Ган хуйгийн одоо бид нар ганаг гэдэг Ган хуйгийн Алтан очиг байна. Баяр утгын Алтан хуйг байна. Ийм хэд залуучууд бий. За манай багийн хувьд Өвөрөнгө аймгийн Үлзий сумын баг одоо улсад бол Алтан арга нэрээр одоо харуулж байгаа. За өнгөрсөн 2018 онд бас амжилтаар одоо ариун байж 2018 оны үндэсний бахархлын тэмцээнд амжилтаа сайхан орж дэд байр эзэж одоо манай багийн Харваач залуучууд маань бүгд улсын мэргэний одоо болж хангасан байгаа. За мөн одоо 2019 он гарсаа бас амжилтаар ариун байгаа. Ингээ Өвөрөнгө аймгийнхаа аймгийн аварга шалралт тэмцээнд одоо тэргүүн байр эзэлсэн. Мөн одоо Өвөрөнгө аймгийн Алтан арга аймгийн Шагаан холбооны Алтан арга холбооны Алтан арга тэмцээнд бас мөн төрүүлсэн байгаа. 18 он төрүүлсэн, бас 19 онд мөн хошоо төрүүлсэн. Хоёр удаа хоёр дахидараа нь төрүүлсэн байгаа. Алтан аргаж төрүүлсэн, аймгийн аваргач хоёр аварга төрүүлсэн. Мөн одоо аймгийнхаа баяр наадам бас төрүүлсэн байна. За ингээд улсын баяр наадамд амжилтаа оролцож бас Шагаан 5 дугаар байранд орсон, 8 багт үлдэж одоо 5 дугаар байранд орсон байгаа. Ийм сайхан амжилттай манай хүмүүс одоо сайхан амжилтаа харж байна.
Шаган харвааны гол тоглолт. Баян-өндөр сумын баяр батгахлагчтай баг Тамирчид, Улзий сумын баг Тамирчдын хооронд болж өнгөрлөө. Учир нь Өвөр Хангай аймгийн Баяр наадмаар энэ хоёр баг учраа таарч Улзий сумын баг Тамирчид төрүүлж алтан медаль авсан бол Баян-өндөр сумын баг Тамирчид 2 дугаар байранд шалгарсан. Харин удаад баяр батгахлагчтай Баян-өндөр сумын баг Ганбаатар Арслангийн хүрэл өшөөний нээлтэнд зориулсан наадмаар төрүүллээ. Өвөр Хангай аймгийн Улзий сумын баг маань шинэ залуу улсын золдонгууд байгаа. Тэр залуучууд энэ жил улсын наадмаар 5 дугаар байранд шагнал 5 дугаар байранд орсон залуучууд байсан. Аймгийн аваргаараа бас 2-т орсон тэднийг төрүүлж наадмаар бас тэдний дунд 2-т орсон. Сая нутагтаа ирж хоцсондоо их баяртай байна. Өвөр Хангай аймгийн Баян-өндөр сумын харьяат Монгол улсын мэрэгэн баяр батн Шаган харвааг сумдаа хөгжүүлж энэ спортоор хичээллэх дуртай залуусыг нэгтгэн багаан бүрдүүлж улс аймгийн томоохон тэмцээн уралдаанууд оролцож амжилт үзүүлсээр байна. Шаган харваа үндэсний спортын төрлөөр хичээлж байгаа Баян-өндрийн залуучуудаас маш олон эрэг хөгжил, төлөвшил, ёс заншил, хүмүүжлийг олж харахын зэрэгцээ. Энэ суманд Шаган харваа ямар төвшөнд хөгжсөнг олж харах юм аа. Монголчуудын эрдний уламжлалт тэмцээний нэг нь морины уралдаан. Монголд нутаг нутгаар баг зэрэг ялгаатай дүрмээр мордыг уралдуулж ирсэн боловч 1899 оноос эхлэн мордыг 5 насаар ангиж уралдуулах болжээ. Дааг, хязаалан, соёолон, азраг, ихнаас гэж насаар нь заглаж уралдуулдаг. Харин өнөөдөр ихнаас хязаалан насны мордын уралдаан Баян-өндөр сумынхан дэмжид тоос өргөн төмөө олноо баясгасан. Хурдан их насны мордын уралдаан гарааныхаа зурханд бэлэн боллоо. За хорчлоо их нас иргэжлээ. Сайхан наад чинь одоо. Сайхан наадч байна. За хэдэр урлаа. Амар сайхан уралдаж төрүүллээ. За уяа солигийн хэн таруул? Би Донгой аймгийн Эрдэнэлээ санаа байж мөнгө болдог юм байна. Энэ жилийн баяр наадмаар хаанаа орлоо? Сая Надаагийн 60 жилд Нарваад орчиж төрсөн. Өгшил ханах хатуу. Энэ Сүхбаатар аймгийн Мөнх хаан мөрөгсөн Хэнтийн аймгийн Баян утга сумын Орсоомыг гэж ах хүүгээс авч ирсэн. За хүүхдээ юу гэж зэхэд байна? За ер нь нэг хүн сайн унаад ирэл гэж зэхлээ та. За сайхан наад. За баярлалаа. За та нар сайхан наад. За сайн сайхан наад чинь. Сайхан. За мөр өдөр. Хамаа үзүүлээ. За.
Өөрийгөө танилцуулах үү? За, Уранга аймгийн 9 зусын байж түмэн нэмэрлэгч маань. Уян солигын өөрөөд харуулаа. Тийм энэ болохоор манай 9 зүйлийн секретary нэргүүгч хүний хонгор мөр байгаа. Аймгийнхаа шигшүүл хурдад төрүүлчгээд энэ дэрж амаа үзүүлж байна да. Огшил хаанах гэсэн. Скватрын мөнх хааны сайхан бэлгээ унгаад. За сайхан. За. Тань нөө сайхан наад чинь. Сайхан наад чинь. Сайхан. За хэдээр уралдмаар. За мөр 4 тавхлаа. За энэ жилийн баяр наадмаар хаанаа оруулдаг? За энэ жил говийн бүсэд уралдлаа да. Говь шангад морь маань 6 тавхсан. За тэгээд өөр нэг холмороо нутгийнхаа сайхан торгон дэвжин дээр уралдуулж байна. Тэгээд сайхан 4 тавхлаа. Уян солигын энэ дараа. Уян солигын сайхан овоо сумын харьяат хойд инх мантах гэж сумын алдартай хийж уян солигыг тааруулсан. Огшил хаанах. За уул уян Сүхбаатар аймгийн уул уян сум Борон дондгийн хулуудын удамтай. Тэгээ доогийн найздаа бас баярлалаа гэж бас цэнхэр дэлгэцийнхээ өмнө хэлье. Хурцаа үлэг байна. Хязгаал насны орой үйж юм байна. Үйж байгаа. За сайхан наад. За баярлалаа. За замын сайхан наад чинь удаа. Сайхан наад чинь. За мөр хэдээр орлоо? Мөр 5-аар орлоо. Өөрийгөө танилцуулахгүй да. Ингээ баян төрсмийн сумын алдартай дөржрүү гэдэг юм байна. Уян солигын энэ дараа. Хүү мөнх наст. За энэ жилийн баяр наадмаар хаана уралдав? Энэ жил сумдаа ам үзүүлсэн. За харгантад чичтний 10 гарч ирсэн. Огшил хаанхын ад байна? Огшил мөнх хааны өндөр нусан гот насан гэж унгаад. За сайхан наад. За баярлалаа. За ингээд Өвөрхангай аймгийн Баян өндөр сумын харьяат Монгол улсын гавьяа тасгаж үзэх Бандийн Ганбаатарын хүрэлгшөөний нээлттэй зориулсан хурдан хязгаал насны мордын уралдаан барилахад сурахад ирлээ. За хорчлоо. Завар хэдээр урлаа? За ам үзэл. За уян солигын тааруулаа. Би уран тааруулж байна. Дундгай эрдэнэ аймгийн алдартай сая хараагийн дорцсон. За огшил хаанхын огшил энэ манай баяг гад баярсан гэлгээд манай эрдэнэ шавчраа гэдэг. Тэр найз өгсөөр байгаа. Энэ жилийн баяр наадмаар хаана урлаа? Ёр уралдааг анхны дан уягараа энэ дээр урлаа. Тэр урлаа. За 3-аар болчихсон. Өөрийгөө танилцуулах үү? Уян солигын. За би Өвөрхангай аймгийн Сант сумын алдартай 10 дөрж идэг юм байна. Өөрөө үйдэг. За огшил хаанхын сайхан сумын эрдэнэ талаа бандгаа төвшин гээд тэр их юм нунгуур байгаа. Энэ жил би хавар авсуур байгаа. Найз Баасуугийн мөнгө сүхгээ залуугаас авсан. Энэ жилийн баяр наадмаар хаана урлаа? За хэрэг минь сая Дундгай аймгийн сайхан сумын говийн бүс төрүүлээд Өвөрхангай аймгийн наадмад Гургадан цагаан төрүүлээд Баянгол сумын улсын баяр наадмад төрүүлээд Өвөрхангай аймагт сая 3-аар осчод. Тэгээ давхар уяга энэ дээр хэд. Өнөөдөр дахин хүн 3-аар осчлоо. За бэрэ сагнаач байна. Замаар өрд дээр урлаа. Халаграа мөн 4-аар орлоо. Өөрийгөө танилцуулах үү? За би
Булган аймгийн Могод сумын угуул Өвөрхангай аймгийн Сод сумын хариат. Манай. Оюун солигын хинт харав. Аваа найз нь Утганбаатар гэж залуу үе гэсэн. Энэ жилийн баяр наадмаар хэдэ дээр өөр. Энэ жилийн улсын баяр наадмаар Сомынхаа наадамд төрүүлсэн. Тий. Тэгээд 92 дахь хурлаанд энэ Асланыхаа үед ирээд дөрвөр орлоо сайхан байна. Баяртай байна. Огшил хаанхын огшилтай алга. Ойн эцэг Сүхбаатар. Их бол Булган аймгийн Ишиг өндөр сумын манай ах хуу Эрдэнэлэг гэж ах хуугаа тэрний ихэд бүүнийг авах юм байна. Ишиг өндөр гаралтай хадвал гэсэн тэ ер нь. Их насны морьдын уралдаанд 78, хязалн насны морьдын уралдаанд 80 морь уралдсан бөгөөд Төв аймаг, Дундгой аймаг болон нутгийн хурдан буянууд тоосоор өгсөн. За, зам ямар байна? Гоё. Бартаа саад юу нэр? За ямар тактик өрж оролдов? Дараал. Хэдэн жил мөрөн жил? Одоо 4 жилээ. 4 жилээ. За амжилтуудаас ярив. Сумын наадамд хэдэл аригдчихсэн. Тэгээд сумын наадамд л их ихтэй аригдсан дөө. Тэгээд тэнхлэгт нэг аригдсан. Ахын дүнгийн гол үзүүлчихдэг үү? Адру хурда хойнроо хулу от За энэхүү Монгол улсын гавь тасгалжуулагч Монгол улсын Арслан Бандин Ганбаатарын хүрэл өшөөний нээлтийн их насны морьдын уралдаанд Мөнх олдын хар, Нэргэн хонгор, Дорд сүрэнгийн хээр, Батбаатарын хул, Мөнх насны хээр морь аргин тав дээр хурдалж түмэн олноо баярлуулсан юм. Харин хурдан хязалн насны морьдын уралдаанд Гантулгын хөрөн, Дорд сүрэнгийн хөрөн, Аравдан дөржийн хээр, Иш дөржийн алаг, Гамболтын хөрөн халдсан морь их аргин тав дээр хурдалж Баян өндрийн дэнжидийн хүү тоос өргөн түмэн олноо баярлуулсан сайхан наадам боллоо. Монгол улсын тасгалжуулагч улсын Арслан Ганбаатарын хүрээлэг өшөөний нээлтийн баяр тэнгэл наадмын хурдан их насны морьдын уралдаанд Монголын хар Нэргэн гэрт Доржрэнгийн хөвдөр Батбаатарын хул Мөнх насны хар энэ хурдан хөлгүүдийн хаанар хэмбалийн хэлвэл нарамгийн шинжтэй Арслангийн хүчтэй хурдан харган нутанда хурдан хинжлөрөн давын гişгэн сууландаа бошаа түргэн саланда бомбургийн тамртай дуран архан нуттай хүндээ жинди таажтай хөнгөн нөрөн туураатай хөнгөн нохонтой хөнгөн жаахан хөгттэй Нара сарн нара таавчин таханрал таварын төлөө мөдөрдгүй ургаж чогоогддгүй хатаа чулуун халтардгүй харинаас мөрөддгүй харилтгүй хурдан хөлгүүдээ Өнөөдөр наадмын гоо сайхан байна. Манай тэгэхээр Өвөрхангай аймгийн Баянdur сумын Улсын Арслан Ганбаатарын наадмыг бол үзэлт харлаа сайхан байна. Тэгээ энэ талархууштай юм. За Ганбаатар Арслантай би сайн мэд. Ганбаатар Арслан дээр одоо баг үеийн багтаа бүр айс хахад ус хоёулаа тоглож наадаж авсан юм. Энэ одоо өнөөдрийн баярын мэндийг төвшүүлье. Баяр бол одоо маш сайхан болж байна. Зам атараа одоо сайхан өргөн дэлгэрээ цаг сайхан дэлгэр бас болцгоо. Сайхан баяр наадам болж байна. Стэнгийн хавшууд сайхан өмтгөд сайхан наадам болж байна. Баяр наадмын зохион байгуулагчид сайхан болж байна. Сайхан ч бороор нар бордог ширээд тоо Арслангийн маань хөшөөд одоо сайхан тэнгэр агаас гэсэн одоо хүн төлөв зүйл байна гэж бод. Сайхан байна уу хүн хүчтэй морин хурдан.
шагааны мэрэгэн ийм сайхан наадам болж байна. Ховор бороотой сайхан наадам болж байна. Ганбаатар Арслангийн талаар ер нь хэр сайн мэдэх вэ? Мэдлгүй яг одоо Ганбаатар Арслан бол одоо надаас нэг дөөрөв ах хүн байгаа. Сургуульд гойрхон байсан. Гэхдээ энэ баян дээр сумнаас л одоо гараагаа эхэлж байсан юм дээ. Тэгээд би хүртэл одоо гадарсан одоо манай баян дэрчүүдийг бүгдийг баярлуулж ийм сайхан хүн байгаа. Өнөөдөр сайхан байна. Жоохон уруу жоохон агны хүндэд жоохон тарахгүй байна. Жилүүд сайхан хүрэлцээ байна. Сэтгэл сайхан байна. Сумын баян дээр админ жагаас очтарсан. Стингийнхэн админ үрцээрэл галж чирэж. Сайхан болж байна. Хормороо ороод наслангийн энэ хөшөөний юундэл чинь хураа хайрлаад энэ орон нутгийн энэ өвснөгөө сайхан сэргээд сайхан л байна да. Нутгийн морь хэр урдан байна? Бүгд ер нь хэр хүчтэй байна? Оо хүчтэй байна, хүчтэй байна. Наурангач одоо өгчүүд сайн өгчүүдтэй шүү дээ. За өнөөдрийн зохион байгуулж байгаа сайхан байна. Тэгээд Арслангийн гүшөөс өндөрлөж тэгээд спорт заалтай болж одоо хүүхдүүд минь төв дэлхийн сайхан аваргууд олон төрөх баха. Сайн байна уу? Би бүгд найрамдах Герман улсаас ирсэн. Намайг Торстон Блокус гэдэг. Би Монгол их нэртэй. Монголд ирээд 4 дахь жилдээ болж байна. Энэ удаагийн баяр наадмыг үзэж байгаад сэтгэл маш өндөр байна. Би Монгол наадмыг үзэх дуртай. Тэр дундаа хүчит бүхэн барилдааны илүү их сонирхдог. Яг гэвэл бүх илүү хүч гарган барилддаг бие хүчний спорт. Тиймээс би энэ бүхэд их дуртай. Би Баян өндөр суманд Монгол авын дайрсан. Наадам үзэж байгаадаа сэтгэл маш өндөр байна. 1977 оны эсрэг улсын Арслан Ганбаатартай 1 оны эсрэг. За ингээд би сэргийн болоод аймгийн заан цал хүртсэн. Бас аймгийн наадам тэдэд дааш өгөрч сумын наадам 4-5 удаа төрүүлж ирсэн юм аа. Ингээд үе төмгийнхаа нөхөр Монгол улсын Арслан гавьяа тасгалжуулагч олон улсын хэмжээний мастер Бандын Ганбаатарын хүрэл гүшөө спортын зохицолбор байгуулж байгаа энэ сайхан үйл ажиллагаа бол сэтгэл маш өндөр байна. Манай сумаас цаашид олон арван залуучууд хичээнгүйлэн хичээлж спортын амжилтанд хүрнэ гэдэгт би итгэж явдаг. Ганбаатар Арслан бол төрөлхийн хурдан хөдөлгөөнтэй барай зөрөөнд мэх хийдэг учраас их салхитай барилдаанч гэдэг. Иймээс энэ хөдөлгөөнөөс болж олон удаа гиндэж ундж байсан. Тэрээр бүхийн галбир төрөх сайхан шуурхай, давшингуй барилдаантай өрсөлдөгч бүхийнхэн илэг бүснээс барьж баруун хөл авч зүүн хөлийнхэн нард гიშгэх, ухуурч гიშгвэл үлдсэн хөлийг нь зохих, өлгөх, хав цолгож хавирах мэхүүдийг чадамгаа хийдэг уран сайхан барилдаантай бүх юм. Бид нар ч одоо ёстой нөгөө даагаа унж дайланбан дээдээ өмсөдөл даавун цавцаараа ноцолдол тоглоод мал хүйдэж хамт явдаг бас барилдад ноцолдог л байсан. 1985 он 4 аваргыг одоо дараалал хийж Монгол улсын Арслан цолон төрөгт нь мэдээж та одоо яг хаана байж байгаад ямар байдлаар сонсч мэдэж байсан бэ? Тэгэхэд ч одоо яг энэ төрийн наадмынхаа дэвжийн дээр л өөрөө ч барилдаад л тэгэл Ганбаатарынхаа дэмжээл үзээ сууж байсан да. Тухайн цаг үеийн нутаг орныхны сэтгэл нь ямар байсан? Гоё байлгүй яг ч одоо 80 онд начин болоход ч дэмжиж байсан, улсын Арслан болоход ч одоо уух хайлал дэмжиж байсан. Тийм л улс та бид нар ч. Одоо манай нутгийн бас хүчтэнгүүдийн нэг Монгол улсын Арслан, Бандын Ганбаатар, Монгол улсын гавьяа тасгалжуулагч, Монгол улсын Арслан одоо багшийн хаан Логшны нээлтэн дээр ирээд барилдахаа сууж байна. Наадам цаахан болж байна. Гур бороо чирсэн. Цаахан наадам болж байна. Тэгээд нийт баян өндөрчүүд тав бүгдээрээ сайхан наадаарай. За тэгээд Монгол улсын Арслан Бандын Ганбаатар танд сайн хэлэх үг. За тэгээд одоо багштай их барилж явдаг шүү. Ер нь болцоороо зааж зөвлөж явдагт маш их барилж явдаг шүү багштай. Ганбаатар Арслан багш маань одоо Өрөн аймгийн Баян өндөр сумаас төрсөн улсын Арслан цолтой. Тэгээд 85 оны наадам төрүүлж олон аваргуудыг хайж төрүүлж Арслан цолд төрчихсөн сайн бохоо.
Баян өндөр сумын харьяа түүх аймгийн чин мэдээгийн зэрэг дог задав зэрэг начаар нэгдвлаа. Бомботэгжний сумын зам зэнэ мэдэрдэг. За сумын зам золбот санжаач гин амжирхараа. За Уурхангаймгийн баян өндөр сумын ирээд алдар спортоор Сэвсүршний 256 дугаар ангийн бүх аймаг нарсан төрөтийн ядам сарн сумын зам дэндэн базраар гурав таваад ирлээ. баян сумын ирээд аймаг гүнзгийа баян өндөр сумын ирээд аймаг нарсан төрийн дагнаар Сэнжигүүд гэрчээр хэрэгсээ барьсан. Сайхан арч цэцтэй аймгийн мэрсэн Батарж мөрөдөө тогод орлоо. 1980-аад оны үед залуугийнхтай ер нь хэлбэр хийц бие галбирын хувьд төстэй гэж одоо бүгсэн мөрөжтэй. Ерөнхийдөө манай баян өндөр сумын хамтдаа томсайхан гацтай байна. Гамбатарсныхаа бүрэлдэхүүний нийтлэлээр бүтээн босгож тайрхуу нээлтэн зэрэгсэн улс аймгийн алдар сувтаа мөчүүд ирж одоо оролцсон барилдана гэдэг бол одоо бас л ховрхон завшаа. Улс аймгийн алдар сувтаа мөчүүдийн барилдааныг бол одоо зургатаар л хардаг. Зааман талбад өсрийн бүхий барилдаан бас давхар явагдаж байгаа. Уурхангаймгийн хар хорны сумын ятуу бэлчиг спортын аппон зэрэг таны хэмжээ өчтөд хэмжээний бүхөө улсын зам санчраагийн чин зэрэг даваар дөрөвдөллаа. Улсын чин санчрын 2011 нартын улсын иргэдийн бүлэг наадмаар Бодолмын мөрөд боловсон хэрэг сайгийн ирсэн Хамбатартай тавын даван тоног бэрэгдэж даван улсын начин зэрэг явсан.
난 조국의 노래다 무슨 진상 그런 거 생각도 그런 거 이래 그랬다. 그런데 감독님 선생님 진짜 무슨 노래가 딱 저기 그랬다 나더라고. 자, 이날서 한 바꾸르지. 오늘도 오랜만에 한 바이를 나왔던 것을 지우르스는 오랜만에 산성이 되었다. 소문장 맨놈이 바뀌었네. 타오다운 지우르스. 자, 한 손자리는 시키나. Tabu hümberildani tavrinda doğurangayan gen halharın someriyat. Bilçing sporti hara pohçak yapan kimogda ushinde bjene hulsin zan sanchara urangayan gen bayın gol someriyat. Sesu ushne so harit waran gen bakayan garslan matchkin battır jegamalla. Bende gambatır ederim cid. Kurdu bjene Netlerin sımında sevgi yöntarsak takıcık yarım durum dokuz. Gerbi japansın dağın sarım. Berarti cukup untuk jalan semua asal game berita. Berita tanpa ada kejadian. Saya asal yang menurut orang saya. Asal tak terlalu masuk masuk sekali itu. Harus lain asal yang orang masuk. Zaman bayın gondur somasa аймгийн арсан залтаа олон мөчөд өрөн гарсан аймгийн арсан нашимагийн амьд зэрэгдэрч Самбилийн гурван хүү аймгийн зантал аймгийн арс хоёр цаахмад байсан өөр аймгийн bayın gondur сумэрээ төсөлсөн бэнзэр утгаар гиндоко аймгийн арсан бороо ятан хөрөндөрөж өөр аймгийн bayın gondur сумэрээ ато Алдрис батроод тэтгэвчний зүүн хордор аймгийн бакагийн арсан Battırcı uçuruzda. Zaten. Энэхүү надамд Өвөрхан аймгийн харьяат Монгол улсын арслан дорж палмын ганх хуйг улсын зан санчир, улсын арцаг хөрөл очрын ган тулга, улсын начин мандах, санги сүрэн, цэдийн содон тэргүүт их Монголын хүчтэн дэвжээний бүгчүүд, Булган аймгийн 3 булаг сумын харьяат Монгол улсын гард дорж самбуу, Монгол сумын харьяат улсын зан лавг сөрнөр хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлсэн юм а. Хөрөл өшөөний зохицолбор спорт залны нээлтэнд зориулсан Баяр наадмын улс аймгийн цолтой хүчит 64 бүхэн барилдаанд Өвөрхан аймгийн Баянүндэр сумын харьяат аймгийн арслан Төрөвбатын ядам сүрэн төрүүлж Баянгол сумын харьяат аймгийн арслан Батөрж үзүүрлэж Монгол улсын зан санчир аймгийн зан лавгийн бат сайхан нар шөвгийн дөрөвт үлдсэн. Шөвгийн 8-д Монгол улсын харцаг хөрөл очрын ган тулга Монгол улсын начин санги сүрэн, Монгол улсын начин Баянзулын цэдийн содон, аймгийн начин бизээгийн цэрэн нарыг шалгалсан. Аймгийн арсан нашимагийн амьд зэрэгдэрч Самбилийн гурван хүү аймгийн зантал аймгийн арс хоёр цаахмад байсан даа. За, юуны өмнө баяр хүргэе. Энэхүү Монгол улсын арслан Бандигаан Баатарын хөрөл өшөөний нээлтэн зориулсан хүчит бүхэн барилдаанд бас төрүүлээ наадамч олно баясгалаа. За баярлалаа. Энэ Ганбаатар өгшийн одоо энэ хөрөл өшөөний нээлтэнд барилдад төрүүлсэндээ маш баяртай байна. Тэгэхээр нутгийн бөгчүүд ер нь хэр бэлтгэлээ базаасан Энэ бэ? жил манай өөрөнгөө бөгчүүд энэ бэлтгэл сайхан базаасаа. Бэлтгэл сайтай байгаа. Наадмын өнгө ямар вэ? Энэ жилийн наадмын өнгө сайхан байгаа. Одоо өөрөнгөө бөгчүүд одоо 2-3 жил начин золтон төрөөг байсан. Тэгээ манай өөрөнгөө зүүн бие болоо
Сумын Харьяат аймгийн тэдэн зоднууд одоо 5 доош улсын орчин гэсэн. Тэгээд миний хувьд бол нийлээ бэлтгэл сайн байсаа л гэж байна. За энэ жилийн улсын баяр наадмаар хаана баярлалаа? За энэ жилийн баяр наадмаар улсын наадамд одоо 3 доош 4 доонд болсон. Тэгээд Баян хонгорын ажигт тусалсан. Тэгээд одоо доор нутгаараа барилдаал. За баярлалаа. Нутгийн зам олондоо мэдчилгээд. За одоо төрсөн нутгийнхаа зам олонд энэ сайхан одоо наадмын зохион байгуулж байгаа наран зохицохтой болон одоо энэ их мөндөд Ганбаатар өгчтэй болон нутгийн бүх ард түмэнд эрүүлэг сайн сайхан өгсөе. Та бүхэн сайхан надараа. За сайхан. За юуны өмнө баяр үргээ. Тэгэхээр өнөөдөр байсан Монгол Улсын арслан Банди Ганбаатарын их хөрөлгөшөөний нээлтэнд зориулсан хүчтүгийн барилдаанд үзүүрлээ. Сэтгэлээсээ уулзах байна. За сэтгэл маш өндөр байна. Тэгээд өнөөдрийн нар урлагч гэсэн өнөртгөн сайхан наадам боллоо. Энэ наадамд дэш барилдаад үзүүрлсэндээ баяртай байна. Ганбаатар арслангийн тухай та бас ярих байна. За манай Адам аав Ганбаатар Улсын арслан Ганбаатар гэж юм. Одоо Монгол бүхий ноён оргилууд ноён оргил цолны одоо эцэг хүн. Тэгээд Адам аавда Адам ээжтэй гэр бүлтэн бүх хамаатан садан төрөс төрөлхтэй эрүүлийн хамгийн сайн сайхан хүсье. Энэ жилийн баяр наадмаар хаана баярлалаа? Би энэ жилийн баяр наадмаар Урангай аймгийн баяр наадамд баярлаж шүгэн дөрөвд үлдсэн. Тэгээд улсын баяр наадамд баярлсан да. Тэгээд дараа нь ирж ирж. За сайхан. За сайхан. Ганбаатар арслан бүх болох гэж зорж байгаа хүн бол амжилтанда ханахгүй, бэрхшээлээ шантрахгүй, дандаа урагш тэмүүлж хөдөлмөрлөж, мөн өөрийнхөө бие бэлдэр хөдөлгөөнд зогцож, тохирсон мэрхийг сонгон авч, түүнийг ямар ч нөхцөлд хэрэглэж чадах нь чухал гэж залуу хойч үедээ захиж зөвлөдөг. Өвөр хангай аймгийн Баян-Өндөр сумын Харьяат арслан Бандийн Ганбаатар гээд цолоо зарлуулахад ч хол нутгийн улс минь нүдэнд үзэгдээд 2 гарны биер амтагдаад ирэх шиг болдог гэж ийхүү хэлж байсан. Монгол орны хаач ямар ч газар үндэснээ барилдахгүй баяр наадам гэж бодохгүй. Заавал барилдаа таар. Хурдмаар уралдахгүй байна гэж байхгүй. Заавал уралдаа таар. Тэгэхээр энэнд бол ахаач албагдуулагч залуучуудад баян дээрс бол суудын одоо маш сайхан барилдаж байна одоо. Эднээс бол залуучуудыг дэмжиж байгаа баяр наадмын бэлтгэлд нь гарч байна. Анчиж одоо ямар ч бэлтгэл сургууль хийж ангилд гаргахад одоо сайхан байр суутай боллоо. За миний хувьд бол одоо үндэсний хөө барилдааны одоо ижүүрэн хэвс авч одоо сумандаа бэлгэлж байсан залуучуудыг. За мөн одоо нэг 30 орчим зодог шуудаг одоо хийж өгч сумандаа бас бэлгэлж байсан. Энэ засуудын дээд мэл бол одоо бүгдийн одоо бас засууд нь одоо энэ дээлтэй байгаасаа ийм одоо байгаасаа бүгдийн нь одоо бид хийж одоо сумынхаа үндэсний хөгжүүлэлтэнд ингээд ажиллаж байгаа. За яг намайг дасгалжуулагч байснаас хойш одоо миний гар дээрээс бол одоо цэрэг сумын занцалтай ирсэн одоо өсгөө ирүүд одоо дархан аврагуулсан явж байна. Дордсон буугард бол одоо манай цэрэгээр надаас улсын гард улсын явж байна. 10 жилийн өмнө надаас магалж улсын зан, сайн баяр маань улсын зан одоо өшөө олон байна. Далдар нэг үндэсний бүх бол олон хүнийг нэрэлж бодно. Баяр наадам өргөн дэлгэр болж хурдан мороо уралдуулж хүчит бүгчүүдээ баярлуулан эрхийн мэрэгэн шагаан харваачид цэц мэрэгнээс хорин сайхан баярлалаа. Бүх болоход удмаас гадна нутгийн уул улсыг хээхэн нөлөөлдөг гэж шинжлэх ухаан тайлбарлсан байдаг. Тиймдээч улс аймгийн олон цолтнууд ил сумаас төрөн гарч газар газараа цугласан хурдан хөлгүүдээс магнадаан тоос өргөлгүй төмөн олноо баярлуулсан мөн л Баян-Өндөр сумын өвгөрч зогсохгүй сүлд гарч ирсэн залуучууд шагаан харваагаар амжилт үзүүлж байгаа нь үүнийг нотлох мэт. Баян-Өндрөөр овглсон нутгийн иргэдэд бахархах зүйл харвин бий. Эртний соёлын дурсгал, түүх, домог төмөс, алдар авиастнуудаас эхлээд
онгон дагшин байгаль, тайван байгуулалт гээд нутаг усаараа бахархах зүйл их бий. За энэ хүрэл өсрөөг босгох ёслол бол энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян өндөр сумын шинэ спортын одоо заал ашиглалтанд орж байгаа. Энэ спортын заалыг хавьяа тамирчдынхаа нэрэмжит болгож энэ одоо ордныхоо өмнө хүрэл хөшөө босгож энэ зориулсан наадмыг одоо нутгийн олон түвний дэмжлэгээр өргөндлөгийг сайхан зохион байгуулж байна. За энэ жил Өвөрхангай аймгийн хувьд бол бас одоо зуншлаг бол алаг цогтой зарим сумдууд тийм ч одоо сайнг байгаа. Гэхдээ мэдээж одоо малчин төмний одоо уг хөдөлмөрийн үйлдвэрлэлд бол ямар ч гэсэн энэ зуншлаг намрыг бол амжилттай даван туулна гэж ингэж бодож байна. За Өвөрхангай аймаг бол үндэсний спортын олон алдартай төрөн гарсан. За тэр дундаа үндэсний бүхийн одоо олон авраг гарсан. За начингуу төрөн гарсан. За энэ хүмүүсээ маш их хүндэлдэг. За энэ бүхчүүдийнхээ одоо залгамж чадаа болсон бүхчүүдийг бэлдэх чиглэлээр бол сум орнуудын удирдлагууд бүхийн холбоод маш идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний нэг нь одоо Баян өндөр сумын Бомбот бүхийн холбооныхан байнамаа. Бомбот бүхийн холбооныхан маань санаачлан энэ арга хэмжээг зохион байгуулж байгаад бид талархаж хүндэтгэн одоо энэ арга хэмжээнд бас асландаа хүндэтгэлүүлэхээр оролцож байна. Тэгээд нийт наадамчин олондоо одоо наадмын баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Энэ баяр наадмыг зохион байгуулсан Бомбот бүхийн холбоо тэргүүн наран цогтох одоо санаачлан бий болгосон энэ мундаг залуу бас баяр өргөё. Тэгээд ийм сайхан нутгийн орныхоо бахархал болсон. Хамаатар арслан бол Баян өндөрчүүд төдөөгөө Өвөрхангайчууд бидний бахархал болсон. Тийм мундаг үндэсний спортын бас маш том гавьяатай өөрийнхөө араас олон шавь нарыг бэлтгэж өнөөдөр хүртэл Хамаатар арслангийн шавь өгчүүд өнөөдөр улсын баяр наадамд барилдаж байна. Аймгийн баяр наадам, сумын баяр наадам гэдэг бүхэл баяр наадам сайхан хөнгөж барилдаж байгаа. Тэгээд энэ хүнийг амьд сэрүүнд нь ингэж мөнгөлж одоо нутаг орныхоо ар дээр хойч ирээдүйдээ бас энэ хүний хийсэн гавьяа ямыг үзүүлж харуулна гэдэг нь бас сайхан зүйл юм аа. Тэгээд нийт Баян өндөрчүүдтэй сайхан баярлаарай. Хамаатар арсландаа бас урт удаан эрүүл энх урт удаанаас хүсэн өрөөж бас олон залуучуудыг өөрийнхөө араас гаргаж ирэх Монгол үндэсний спортын бүгчүүдийг сайхан бэлдээрэй гэж хүсэн өрөөж авч шагаад хүсье. За энэ жил бас бүтээн байгууллагууд маань засвараа хийсэн ийм сайхан жил болж байна. За тэгээд энэ жил манай ч улсын хөрөнгөөр 2 дугаар баг маань бас багийн төвөө бас шинжилж байгаа. Мөн одоо бүгдийн 80 байрын их засвар цэцэрлэгийн өргөдлийн их засвар хамгийн газрын байрны бас их засвар гэсэн ийм томбоохон бас ажлууд хийгдэж байгаа. Энэ жил Өвөрхангай аймгийн иргэдийн хурлаас бас багчид ногоон байгууллагыг дэмжих жил болгон зарлаж үүнтэй холбогдуулсан байна. Сумын хэмжээнд бас 2000 гаруй мод бас ерөөдөө таригдсан байгаа. Энэ маань бас ерөөдөө бас амжилттай сайхан ургаж байгаа. За энэ 2019 оныг Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас товчлолт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор жилийн турш одоо албан байгууллагууд ард иргэд одоо сум орон нутагтаа бүтээн байгуулалт буюу одоо цэцэглэлт ногоон байгууламжийг нэмэгдүүлэн одоо ажиллаж байгаа. Энэний хүрээнд манай сумын соёлын төвд маш олон жил багшилж исэн Очрот гэдэг хүний үр хүүхдүүд санаачлан соёлын төвийн одоо яг энэ хэсэгт энэ сайхан цэцэрлэг түрээлэнг байгуулад удааг байгаа. Тэгээд өмнө нь бол энэгээр зүгээр л машин холигддог байсан. Тэгээд магадгүй энэ булан дээр аваар гарах магадaltaй зүгээр тийм зам байсан. Тэгээд энийг маш сайхан гоё цэцэрлэг түрээлэн болгож мод тарьж зүлэгжүүлж тэгээд бас сандал ая тухтай орчин бий болгож орхисон байсан. За тэгээд Баян өндөр суманд маань хүрэл хөшөөний Ганбаатар арслангийн хүрэл хөшөөний нээлт болохтой холбогдуулан бас сум орон нутаг маань өнгө үзэмжээ нэмж өдрөөс өдөрт байгууллага албан байгууллага аж ахуйн нэгжүүд өнгө нэмсээр байгаа. Хүрэл хөшөөний нээлт маань одоо нэлээ зохион байгуулалт өндөртэй сайхан наадж байна. Ингээд манай сум бас одоо манай сумын ард түмэн ойрын хэдэн жилдээ бас ингэж одоо ийм өргөн дэлгэр сайхан наадаагүй цаг агаарын байдлаас болоод ийм сайхан наадам болж байгаа. Тэгээд одоо ойрын хэдэн жилдээ байгаагүй ийм сайхан өнөр өтгөө сайхан наадам болж байна. Өнөөдөр бас нутгийн дивизионд бас олон жил ирж барилдаагүй бас манай сумын сайхан аймгийн цолтой бүгчүүд мөн одоо улсын цолтой олон сайхан бүгчүүд одоо наадамч ард түмний бидний одоо телевизээр л хардаг энэ сайхан хүчтэнгүүд ирж зодглоо бас сайхан байна.
Монгол улс олон улсын хэмжээнд нэр алдраа дуурсгасан алдартан гавьяатнууд, аймаг улсын цолтой хүчит бүгчүүд, газар газрын хурдан буйнууд хуранч болж ямар их арвин баялаг түүхтэй гэдгээ харууллаа. Баян өндөрчүүд арвин түүх ихтэй нутаг. Баян өндөрчүүд Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Монгол улсын арслан Бандийн Ганбаатарын хөрөл өшөөний нээлтэн зориулсан баяр наадмын морь бүх шагаан харваг өнгөлж сайхан надлаа. Олон түмний талархлыг хүлээсэн Ганбаатар арслан нутгийн иргэд түмэн олон гүнээ талархаж түүний алдрыг магтан цаашааж байгаа нь энэ юм. Баян өндөрчүүд нутгаа гэсэн чин сэтгэлтэй ямар ч үед гүүгээд очиход тосоод авах тийм л сайхан хүмүүс. Хангаагав хосолсон хүчтний үлгий, халахын түшээд ханы сайхан нутаг, дайчин барилтаантай бүгчүү төрдөг далай гүний хошууны цадиг түүх ихтэй. Төрийн наадмын төрөө тодорсон дэвжээ, түмэн олноо цэнгүүлэн нааддаг дэвжээ, адуун дэртээ аавын хөвгүүд аймаг цэрэг сумын цолтнуудаа атга дүүрэн барьцанд хүрч гимэн алтан нутгийн улсын өндөлцдөг ийм л сайхан нутаг. Цогт идэр заан цойлж дэвэн цацаа цалиг тайзолтнууд цэнглийн манлай улам хэмээх начин наадмын чимэг унаа холтой хүчтнүүд хөх Монголын домог юм.